Шинэ оны эхэнд аймаг нийслэлийн засаг дарганаар Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд салбарын сайд нартаа 2017 оны гэрээгээ байгуулж гарын үсэг үзэглэсэн. Ховд аймгийн засаг дарга 16 сумын засаг дарга нарыг батламжилж гарын үсэг үзэглэн байгууллагуудын дарга нартаа үр дүнгийн гэрээ байгууллаа. Одоо ингээд аймгийнхаа хэмжээнд бол бид нийт сумдынхаа удирдлагуудыг томил дуусч байгаа учраас сумдын засаг дарга нарыг батламжилж хамтран ажиллах гэрээнд гар үсэг зурлаа. За мөн албан байгууллагын агентлагуудтай үр дүнгийн гэрээнд гар үсэг зурдаг засаг дарга. Энэ ажиллагааг өнөөдөр зохион байгуулж нийтдээ 16 сум 22 одоо байгууллагатай гэрээ байгууллаа. За энэ бол одоо манай цаашдаа одоо бид бүхний мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх 17 онд хийх ажлаа үр дүнтэй зохион байгуулахад одоо хамгийн чухал ийм арга хэмжээ байгаа. Энэ жилийн хувьд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гараа нийжилээ. Нэгэнт ард иргэдийнхээ итгэлийг дааж ажиллах үүрэг хариуцлага ноогдсон учраас хүндрэл бэрхшээл тооцох биш төсөв санхүүгээ хэмнэж хамгийн гол нь сэтгэл зүтгэл гарган ажилдаа хариуцлагатай хандахыг аймгийн засаг дарга сум байгууллагуудын дарга нарт анхааруулж ажлын амжилт хүслээ. Ер нь гараа сайн бол барай сайн гэдэг зарчмаар ажиллана гэдгийг ч аймгийн засаг дарга гарсан дондоо хэлсэн үгэндээ онцолж байсан юм а. За Эрдэнэрийн сумын хувьд бол энэ 2017-аас 2020 оны хооронд нэлээдгүй одоо олон асуудал тусгагдсан. Нэн дэргүүний асуудал бол усан цахилгаан станцын 64 мегаватт усан цахилгаан станцын ажил бол энэ оноос эхэлнэ. Мөн одоо босоод ангиллын автозамын одоо үйл ажиллагаа маань 15 онд бүрэн хүлээж авах ийм ажил төлөвлөгдсөн. Мөн аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Эрдэнэрийн сумыг босоод ангиллын автозамтай холбох 20 км-ийн автозамын үйл ажиллагаа маань Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ оноос бол бас үйл ажиллагаа маань эхэлж байгаа. За үүний хамгийн ихний ажил бол манайх төв засмалтай холбох 23.3 км замын асуудал байгаа. За энийг Азийн хөгжлийн банкны бод төсөөр бид хүн баталсан. Тэгээ замынхаа зургийг бол ерөнхийдөө бол гаргацсан. Тэгээ энэ жил бол ийм бүтээн байгуулалтын ажил байгаа. За энэ бол хийгдээд энэ жил дуусах байгаа гэсэн юм. Бүтээн байгуулалтын ажил байна. Мөн цаашид одоо орон нутгад өмнө дөрвөлжил хийх хичээсэн ажлаа үргэлжлүүлэн хийн. Жишээ нь тоглоомын талбайгаар үргэлжлүүлнэ. Дээрээс нь хашааг хөтөлбөр, за гудамжны гэрэлтүүл гэх мэт олон ажлуудыг ихсүүлсэн байгаа. За энийг бид хүмүүс эхлүүлэн хийнэ. Хамгийн гол нь хүүхдүүдэд стандартд суурилсан боловсролын тогтолцоо бий болох. Хүүхэд өхөн мэдэх ёстой тухайн одоо 8 дугаар ангийн хүүхд, 9 дугаар ангийн хүүхдүүд мэдэх ёстой мэдлэгийн хэмжээнд л тухайн мэдлэгийг л авч чадсан байх ёстой. Асуудал бол бидний хамгийн гол асуудал гэж үзэж байгаа. Тэгэд энэ хүрээнийхээ ажлуудыг нэлээд төлхөө тавьж оруулж өгсөн. Үр дүнгийн гэрээний гол чиглэл нь болохоор зэрэг ард иргэдийг өрсөн сэргийлэх үзлэгт одоо 2-3 удаа хамруулах жилд, за мөн одоо хийн эндэгдэл болон хүүхдийн эндэгдлийг бууруулах, за мөн бэлгийн зам болон халдварт бус халдварт өвчнүүдийг одоо эрт оншилж эмчлэх, тэрний тархалтыг багасгах ийм үйл ажиллагаа руу гол нь чиглэсэн байгаа. Сум байгууллагуудын дарга нартаа хийсэн гэрээнд засгийн газрын бодлого үйл ажиллагааны хөтөлбөр аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл аймаг сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах асуудлыг түлхүү тусгасан байна. Мөн улсын болон орон нутгийн төсөв хөтөлбөрийг хөрөнгө оруулалтаар худалдан авах хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, түүний тоо хэмжээ, чанар үр дүнг тодорхойлох талаар аймаг сумын засаг дарга нарын харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, ажлын чанар үр ажлыг дээшлүүлэхэд чиглэсэн байна. Уг гэрээнд талуудын харилцан хүлээх үүрэг, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл, гэрээний биелэлтийг дүгнэх, үнэлэх болон бусад нөхцөлийг тусгаж, гэрээний хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт хүрэх үр дүнг салбар бүрээр тодорхойлж жил бүр биелэлтийг дүгнэн ажиллахаар боллоо.